Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн удаад би диезийн тэмдэгтэй мажоруудын тухай ярьсан бол энэ удаад бемолийн тэмдэгтэй мажоруудыг товчхон ярья. Диезийн тэмдэгтэй танаст фа, до, соль, ре, ля, ми, си гэсэн диезийн дараалалтай байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин бемолийн тэмдэгтэй танаст дээр саяны 7 нотгийг ухраагаад си, ми, ля, ре, соль, до, фа гэсэн 7 нотны дараалалтай байх болно. За та бүхэн бемолийн тэмдгийн дарааллыг харж байна. Диезийн тэмдэг дээр ярьсан аргынуудад мөн адил давтагдана. За 7 нотны дараалал болох си, ми, ля, ре, соль, до, фа гэсэн нотнуудаа урд хойно нь оруулалгүй цээжилдгээрээ цээжилнэ. Мөн өмнөхтэй адилхан эхний си нотыг сонгоод нэг бемолтой танаастынхаа тэмдгийг мэдж авна. Эхний 2 нотыг сонгоод 2 бемолтой танаастын тэмдгийг мэдж авах зарчмаар явагдана. За 1-ээс 7 бемолтой танаастуудын тэмдгийн дарааллаа сурлаа. Одоо бүгдээрээ энэ танаастууд ямар нэртэй болохыг мэдж авцгаая. Энд харагдаж байгаа нэг си бемолтой мажор бол фа мажор. Үүнийг автоматар цээжлээд авчаарай. Хэрвээ ямар нэг арга хайж байвал хамгийн сүүлд харагдсан бемолоосоо доошоо 4 нот тоолоод тухайн мажорынхоо нэрийг мэдж болдго юм аа. За одоо 2-оос 7 бемол бидэнд илүү амархан болно. Яагаад гэвэл сүүлээсээ 2 дахь бемолийн нэрээр тухайн мажорын танааст нэрлэгддэг байгаа. Энд харагдаж байгаачлан хамгийн сүүлийн бемол бол ми бемол байна. Тэгээд ми бемолийн өмнөх бемол бол си бемол гэж харагдаж байна. Тэгэхээр сүүлээсээ 2 дахь бемол бол си бемол. Тэгэхээр 2 бемолтой танаастын нэр бол си бемол мажор болж байна. Энэхүү аргачлал та бүхэнд хэрэг болно гэж найдаж байна. Ингээд дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай.